Сайн бацгаана уу бүгдэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр бүгдээ английн элсдийн ерөнхийлөлтийн 2025 оны хөлбөрийг ажиллах болно. За энэхүү хичээл нь 2 хэсгээс бүрдэх бөгөөд энэ хичээлийн 1-р хэсэг юм аа. За энэхүү хичээлийг Эрдэнэ Тэм сургуулийн төвийн багш, английн багш Ууган Баяр миний бий хүргэж байна. За юуны төрөнд бүгдээ blueprint-тэй танилцъя. За blueprint-ээс бид нэр дараах зүйлсийг мэдэх боломжтой. За 1-р хэсэг нь 47 даалгавартай 80 оноо, 2-р хэсэг нь 3 даалгавартай 20 оноо байна гэж мэдэж болно. За 2-дугаарт за энд Bloom-ийн таксономийн дагуу харагдаж байна. Сэргийн санах нь хамгийн амархан даалгавар, ойлгох хэрэглэх нь дунд зэргийн, задлан шинжлэх нь хамгийн хэцүү даалгавар байдаг. За хэрэглээ гэдэг нь дүрм гэсэн үг. За тэгэхээр эндээс бүгдээрээ даалгаврын төрөл болон төрөл ангиллал болон даалгаврын тоог гарч байна. За жишээ нь дөрмийн даалгавар нийт 17 шиг, үгийн сангийн даалгавар 18, харилцааны даалгавар 5, уншиж ойлгох даалгавар 10. Нийт 50 даалгавар байгааг харж болж байна гэсэн. За мөн дээрэс нь эндээс сонсох даалгавар байхгүй байгааг ажиглаж болно гэсэн. За бүгдээрээ 1-р хэсгээ заавартай танилцгаая. За 1-р хэсэг нь 47 сонгох даалгавартай нийт 40 оноотой. Даалгавар тус бүр сонгох хариулттай. Тэдгээрийн зөвхөн нэг зөв хариултыг сонгож хариултын утсанд бодож тэмдэглээрэй. Өөрөөр хэлбэл нэг даалгавар дээр 2 хариулт бодож болохгүй гэсэн. Ингэх юм бол онооч нь ойлдог байгаа. Тэр тухайн даалгаврын оноо нь ойлно гэсэн. Хариултын утасны заавартай сайтар танилцаарай. Амжилт хүсье. За Яши маань 1-р хэсгийг хэлж байна. За 1-р хэсгийн 1-р бүлэг даалгавар нь юу гэхээр дөрмийн даалгавар grammar байна. За энэхүү 1-р даалгавар дотроо 1-р бүлэг даалгавар дотроо эхний даалгаврыг үзцгээе. Task 1. За эхлээд бүгдээрээ заавар нь орчуулж үзье. Task 1 choose the correct answer to complete the sentence. За 1-р даалгавар за зөв хариултыг сонгоод өгүүлбэрийг үзээрэй гэж байна. 9 даалгавартай дотроо жижиг даалгавартай тус бүр 1 оноо 9 онооны даалгавар байна гэсэн. За тэгэхээр бүгдээрээ харах юм бол сэргийн санах бол ойлгох хэсгийг дөрмийн даалгавар дээр нийт орн оруулсан байна гэсэн. За тэгэхээр энэ дээр 4 амархан 4 нь арай бага зэрэг 5 нь арай хүндөвтөр даалгавар байна гэж ойлгож болно. За тэгэхээр юуны төрөнд та бүхэндээ сануулхад энэ 5 секунд байгаа. За энэ 5 секунд дуусахад буюу 5 секунд нь харагдахгүй болно. Бүрнхий явсараа харагдахгүй болоход та бүхэн зөв хариултыг олсон байх ёстой. Хэрвээ олж амжихгүй байхад бас бичлэгээ зогсоож жоод зөв хариултаа олоод дараа нь миний хариултаа тулах юм бол илүү үр дүнтэй болно шүү гэж хэлэх байна хүмүүсээ. За жишээлбэл яг ингээд 5 секунд дуснаа гэсэн үг. Ингээд бүрэн 5 секунд гэсэн цаг нь харагдахгүй болж байгаа болохоор би хариултыг гаргана. За нэгэн хариулт нь B. За энэ төрлийн даалгавар нь word formation төрлийн даалгавар. Та хэрвээ мэдэхгүй бол нийтээс word formation гэж хайхад болно гэсэн. За эхлээд бүгдээрээ үгийнхээ үндсийг үзцгээе. Widget гэдэг нь латин хэлнээс гаралтай lively growing гэсэн утгатай үг байх нэ. Үгнээс гаралтай гэсэн. За able гэдэг нь үндэс гэсэн үг. За able гэдэг нь can be or suitable буюу тийх боломжтой, эсвэл тохиромжтой гэсэн үг ээ. Өөрөөр хэлбэл vegetable буюу идэж болдог урмал буюу монголоор ногоо гэсэн үг. За alien гэдэг нь болохоор хүнийг хэлж байгаа. За энэ нь ямар төрлийн хүн гэхээр ямар нэгэн зүйлийг хийдэг, эсвэл ямар нэгэн зүйлд итгэдэг хүнийг хэлж байгаа. Vegetarian гэдэг нь мах биш ногоо сортой хоолыг иддэг хүнийг хэлж байгаа. За ism гэдэг нь a belief system, ideology or practice гэж байна. За тэгэхээр энийг бүгдээрээ итгэл үнэмшил за гэж орчуулж болно. За дээрэс нь тухайн зүйлийг хийхээ гэж орчуулж болно гэсэн. Vegetarianism гэдэг нь болохоор ногоо сортой хооллох үзэл урсгалыг хэлдэг байна. За 8 олон утгатай. За эндээс бүгдээрээ үйлэг болгох утгыг авч үзэх юм бол to make, cause or become гэж орчуулна. Өөрөөр хэлбэл хийх, болгох, болох гэсэн утгатай гэж ойлгож байна гэсэн.
За vegetate гэдэг нь ургамал болох буюу идэвхгүй болох гэсэн утгатай үг. Young гэдэг нь the act or process of doing something буюу ямар нэгэн зүйлийг хийж байгаа үйлдэл эсвэл процесс нь юм үйл явц нь юм а гэж очуулна. Vegetation гэдэг нь за идэвхгүй байдал гэж очуулна. За ихэвчлэн ион залгах юм бол байдал гэд үг нэмэх юм бол утга нь гараад ирдэг шүү хүмүүсээ. За тэгэхээр нэгийн бие хариултын зөв байх нэ. За 2 Unfortunately she had гэж байна. За цагаа явуулъя. Friends for help. Окей. За цаг дуслаа. За ерөнхийдөө дөрмийн хэсэг дээр түлхүүр үгийг зурах ёстой байдаг. За тэгэхээр нэг дээр 2 дугаар дасгал дээр байгаа түлхүүр үг нь unfortunately байх нэ. За 2-ын C хариулт зөв. За энэ дүрмийг determiner гэдэг. За ерөнхийдөө өгнүүдийнхээ ялгааг хэлж өгье. За энэ дээр бичсэн байгаа ч гэсэн багш нь арай өөрөөр хэлээд өгвөл арай амар ахаа гэж бодож байна. Little хоёрыг тоолохгүй үгэн дээр хэлэгддэг. Тоологдгүй нэр үгэн дээр хэлдэг. Few хоёрыг тоологддог үгэн дээр хэлдэг. За ялгаа нь юу гэх юм бол юу гэж байгаа? Little буюу few хоёр. A-г хоёр бичигдсэн үг байгаа. Хоёр нь A-тэй байгаа. A-г нь хоёр нь сөрөг утгатай. A-тэй хоёр нь эрэг утгатай байгаа. Яг энийг энэ дээр бичсэн байгаа. За жишээлбэл little гэх юм бол жоохон бага гэсэн. Used with uncountable nouns буюу тоологдох нэр үгтэй хэрэглэдэг буюу сөрөг утгатай гэж байгаа. За тэгвэл mat за цаашаа тайлбарлаад үгүй. За a few гэдэг нь за санийгаа дахиад тайлбарлаж гэсэн үг. Some буюу тодорхой хэмжээний гэсэн үг. За тоологддог үгтэй хэрэглэгддэг бөгөөд эрэг утгатай өгүүлбэрт хэрэглэгдэнэ. За few гэхээр цөөхөн гэсэн үг. За тоологддог нэр үгтэй хэрэглэгддэг бөгөөд сөрөг утгатай. Little гэдэг нь some буюу тодорхой хэмжээний гэсэн үг ээ. За тоологдгүй нэр үгтэй хэрэглэгддэг бөгөөд эрэг утгатай гэж байна. Much гэдэг нь их гэсэн үг. За тэгээд тоологдгүй нэр үгтэй хэрэглэгдэнэ. За тэгэхээр энэ friend гэдэг нь олон тооны эстэй байгаа учраас тоологддог нэр үг гэсэн үг, найзууд гэсэн үг ээ. За ийм учраас харамсалтай гэдэг үгнээс бүгдээрээ хараад энэ сөрөг утгатай өгүүлбэр гэж байгаа учраас C хариулт зөвөө гэж ойлгоно. За 3 За дэлгүүр үг нь last night байна. За тэгэхээр D хариулт зөвөө. За model word буюу баймжуул үгийн дүрм. За эндээс ганцхан өнгөрсөн цаг дээр байсан үг нь D байсан. Last night гэхээр өнгөрсөн шөнө гэсэн үг. Ийм учраас өнгөрсөн цагийн утга илэрхийлсэн үйл үг хэрэглэнэ. За 4 This is the bank гэж байна. Was robbed. За одоо бүгдээрээ зөв хариултыг харцгаая. Окей, цаг дууссан. За bank гэж байгаа учраас which нь зөв гэсэн. За энэ relative clause буюу монголоор тодтолох шүүгүүлбэрийн дүрм. За эд зүйлийг тодорхойлохдоо бид нэр which-ийг авдаг. Object-ийн байран дээр болон subject-ийн байран дээр эд зүйлийг тодорхойлохдоо which-ийг авдаг. За эндээс эхнээс нь тайлбарч өгөх юм бол whom нь object-ийн байран дээр байгаа үйл үгийг тодорхойлохоор бол авдаг. Who нь болохоор subject-ийн байран дээр байгаа үйл үгийг тодорхойлохдоо авдаг. Whose нь харайл захтаа авдаг. Where нь газар байрлал захтаа авдаг. Хаана гэдэг асуултанд хариулдаг. Which эд зүйлийг захтаа авдаг. Ингэхдээ object-ийн болон subject-ийн аль нэгний байран дээр авдаг. За subject гэдэг нь өгүүлэгдэх буюу үйл эзэн гэсэн үг. Хин юу үйлийг хийсэн бэ гэдэг асуултанд хариулдаг бол өвн object гэсэн үгээ тосогдох нь хин эсвэл юу үйлэнд хүрсэн бэ гэдэг асуултанд хариулдаг. За 5-ыг харцгаая. За would you mind not the radio until I have finished with this phone call гэж байна. Окей, цаг дуслаа. За mind-араас бид нэр үйл үгийг анжтай бичдэг. За энэ gerund infinitive дүрм. За ингээд би хариултан зөвөө гэсэн. За 6-г харцгаая. I occasionally go to the gym, but I should go, then I do. Окей, цаг дууссан. Then гэсэн үг байна. За comparative degree of adverbs буюу дайвар үгийн харьцуулсан зэрэг. Then гэдэг нь as гэсэн утгатай comparative degree хэрэглэгддэг үгээ.
За эндээс зөв comparative degree дайвар үгийн зөв харьцуулсан зэрэгт хувиргасан нь C үлбэр нь байна гэсэн үг. За 7 окей цаг дуслаа. За complained about гэдэг нь дэлгүүр үг байх нэ. За 7-гийн E зөв. За prepositional collocation өгтөр үгтэй хэрэглэгдэх оршоо үг гэж байна. Complain араас about хэрэглэгдээ. Ингээд тухай гомдлох гэсэн утгыг илэрхийлдэг ба. 8 за droughts окей. За droughts гэдэг нь өөрөөр хэлбэл за бүгдээрээ энэ хоёр дүрмийг ойлгож болно гэсэн. Ойлгож иж энэ хүү дүрмийг ойлгоно гэсэн. Эхнийх нь singular verbs versus plural verbs. За ганц тооны үлэг, олон тооны үлэг хоёрыг харьцуулсан дүрм байгаа. За хоёр дахь нь subject verb agreement гэсэн дүрм байгаа. За droughts гэдэг нь хэдийгээр олон тоо юм шиг харагдаж байгаа боловч даам гэсэн утгатай үг. За ийм учраас нэг зүйлийг зааж ийн гэсэн үг. За яг энэ шиг үгнүүд ямар үгнүүд байдаг вэ гэхээр mathematics news гэсэн үг байдаг. За эдгээр нь гэхдээ олон тооны STM шиг харагдаж байгаа боловч тоологддог үгийг хэлж байгаа гэсэн. Иймээс араасаа singular verb буюу ганц тооны үлэг байна. За бол гэсэн утгатай ганц тооны үлэг нь is юм. За иймээс дээр бол зөвөө гэсэн үг. За 9 за 9-ийн цаг дуслаа. 9-ийн A зөв. За comparative буюу харьцуулсан зэргийн гүнзгийрсэн дүрм баг нэ. За D-гийн араас comparative аваад subject verb object буюу өгүүлбэрийн бусад гишүүд ордог. За үргэлжлүүлээд D-гийн араас comparative аваад subject verb object буюу өгүүлбэрийн бусад гишүүд ордог байгаа. Тэгэхээр энд D-гийн араас comparative орсон байна. Тэгэхээр энд D-гийн араас comparative degree-тэй үйл үг тэмдэгний алга байна гэхээр A хариулт нь зөвөө гэсэн үг. За одоо бүгдээрээ дөрмийн бүлэг даалгаврынхаа 2 дугаар даалгаврыг үздэцгээе. Choose the word or phrase that completes each sentence. За дараах өгүүлбэр болгоныг гүйцэх хамгийн сайн үг эсвэл хэлхийг болоорой. 4 даалгавар тус бүр 2 оноо, 8 онооны даалгавар байна. За энэ даалгавар байна. Дөрмийн хэрэглэгт даалгавар байна. Хэрэглэгт төвшин даалгавар. За 10 дугаар тасгалыг бүгдээрээ үздэцгээе. За цаг дуслаа. Okay, if гэсэн үг дэлгүүр үг байна. За 10-ын B хариулт зөв. За conditional 3-ынхаа бүтцээр харах юм бол B хариулт зөв. За conditional-ийн хувьд yes дээр байнга орж ирдэг. Жил болгоо орж ирдэг. Тэгээд доотлол нь 1-ээс 3 хүртэл орж ирдэг. За харин conditional-ийн 6 бүтц байдаг бөгөөд бүтэц болоо хэрэглээтэй цэжлээд та бүхэн яг conditional-ийнхаа оноо бүтэн авах боломжтой. Ерөнхийдөө цэжлэлсэн багт маш амархан санагддаг шүү хүмүүсээ. Амархан байгаад байдаг хүүхдүүдэд. За 11-р даалгаврыг харцгаая. Окей. It was difficult гэдэг нь дэлгүүр үг байх нэ. За тэгвэл эндээс яагаад ингэж байгаа гэх юм бол за even though гэдэг нь хэдий гэсэн хэдий боловч гэсэн. Энэ хэдийгээр энэ даалгавар энэ ажил хэцүү байсан ч гэсэн хүн болгон түүнийг хүлээн авнаа гэж бодсон гэж байна. Тэгэхээр even though араас өгүүлбэр ордог байгаа. In spite, despite араас нэр өгүүлэг ордог. За гэсэн хэдий боловч гэсэн утгатай яг араас өгүүлбэр ордог нь even though нөх нэ гэсэн. However энэ шинээр өгүүлбэр хэлэхэд хэрэгэлдэг. Учираас болдоггүй. Арай өөр утгатай байгаад байдаг. Монголоор орчуулахаар гэсэн хэдий боловч гэж явуулж арай өөр байгаад байдаг шүү хүмүүс. Энэ тохиолдолд яг even though норм гэсэн. За 12-ыг харцгаая. За дэлгүүр үг нь students problems байна. За D хариулт нь зөвөө гэж байна. За бүгдээр тайлбар унших юм бол passive voice буюу идэхгүй хэлбэрийн дүрм, идэхгүй хэвийн дүрм байх нь. За асуудал буюу үүлэн төртөж байгаа зүйл нь өгүүлбэрийн эхэнд орсон болохоор бүгдээр шууд passive voice гэж мэдчих болно гэж байна. За passive voice өгүүлбэр нь
to be авчаад араас нь үйл үг нь 3 дугаар хэлбэр дээр эсвэл ed залгасан байдаг. За problems нь олон тоонд байгаа учраас T хэлбэр зөвөө гэж. За өөрөөр хэлбэл E нь ганц тоон дээр байна. За энэ нь олон тоо байгаа учраас D зөв. За 13. За энэ report switch-ийн дүрм. За 3 зүйлийг өөрчлөх нь байна. Ерөнхийдөө 7 зүйлийг өөрчилдөг байгаа. За тайлбарыг унших юм бол reported speech буюу дам ярианы өгүүлбэр байна. За Jennifer гэдэг нь өөрийгөө хэлсэн учраас I-г she болгоно. I бос болно. За reported speech дээр ихэвчлэн үйл үг 1 цаг хурдаг. За 3 нь next year нь the following year болж байгаа. За инхээр хариулт зөвөө гэсэн. За 4-ийн 3 дугаар даалгавар identify the one underlined word or phrase that is not correct гэж байна. За доогор зурсан нэг үг эсвэл хэллэгээс бурууг нь олоорой гэж. Зөв бишийг нь олоорой гэж байна. За 3 даалгавар тус бүр 3 оноо, нийт 9 онооны даалгавар байна. За тэгэхээр задлан шинжлэх даалгавар гэсэн үг. За нэг зүйлийг сануулгах хэрэгтэй байгаа. За энэ дээр задлан шинжлэхийн даалгавар 1 3 байгаа. Нэг үлдсэн 20 дугаар хэсэг дээр байсан шүү хүмүүсээ. За 14. За цаг явлаа. За хариул зөвөө. За plural nouns буюу нэр үгийн олон тооны дүрм. За тэмдэг нэрийн үүргээр орж байгаа нэр үгийг олон тоонд бичдэггүй. Жишээ нь 13 настай үг гэх юм бол 13 years old boy биш олон тооны эсгээр 13 year old boy гэж хэлнэ гэсэн үг. За 15-ыг харцгаая. Okay, most books гэж байна. За producing гэдэг нь буруу гэсэн. За passive voice-ийн дүрм. За most books гэдэг нь үүлэнд хүртэж байгаа зүйл буюу үүлэнд хүртэж байгаа зүйл нь өгүүлбэрийн эхэнд орсон болохоор бүгдээрээ passive voice гэж таньнаа. Passive voice нь to be-гийн араас үүлэг 3 дугаар хэлбэр дээр эсвэл ed залгасан хэлбэртэйгээр бичигддэг. За MS producing гэдэг нь produced байвал энэ өгүүлбэр зөв болох үжээ гэж байна. За 16-ыг харцгаая. Some individuals see the issue of smoking as a matter of personal freedom or choice. Choices гэж байна. За цаг явлаа. За энэ дээр дэлгүүр үг нь болохоор a matter of гэчээд араас нь ганц тооны үг бичдэг, нэр үг бичдэг. За жишээ нь a matter of life амьдралтай холбоотой асуудал гэх мэтлэн. За choice гэдэг нь олон тоонд байгаа болохоор choice-ыг буруу, choice болгол зөв болно. За бүгдээрээ одоо шинэ үгийн хэсэг рүү орцгоё. Vocabulary буюу шинэ үгийн хэсэг рүү орцгоё. За 1-р даалгавар choose the best answer. За 9 даалгавар тус бүр 1 оноо, 9 онооны даалгавар байна. За зөв хариултыг харъя. За item гэж байна. За item гэдэг нь нэр үг юу эд зүйл гэсэн үг. За ингээд би хариулт нь зөвөө гэсэн үг. Тэгэхээр nylon гэдэг хариулт нь буруу болчихж байгаа. Nylons гэдэг хариулт нь буруу. Буюу D хариулт шууд буруу гэж бодож болно гэсэн. За аль материалыг аль эд зүйлийг хүнд аав материалаар хийдэг вэ гэж. За тэгэхээр цовыг бол хийхгүй. Яа тэгэхээр энийг пластик юм уу эсвэл хумцар юм уу эсвэл найлоноор хийж өгдөгөө. Okay, shirt буюу сорочгийн цамцыг хөвчлэн хүнд ааваар хийдэг. За wristband буюу кист бугуувчийг резинийн бугуувч гэж
боговчийг болохоор эрзийн юм эсвэл силиконоор хийдэг. Nylon гэдэг нь өөрөө нилоны нэр. Jumper гэхээр дугуйцахтай цамц гэсэн үг. Хвчлэн нос юм акриликаар хийдэг. За dig гэхээр би хариулт зөвөө гэсэн. За тэгэхээр шинэ үгийн хэсэг дээр 5 үг байгаа. 5 үгээ гол нь ялгаж сурах нь чухал байдаг. 5 ойролцоо нэр үг байгаа. Тэрнээсээ зөвийг ялгах шаардлагатай болдог. За энэ jumper-ын зураг байна. Ийм дугуйцахтай цамцыг jumper гэдэг шүү англиар. Окей, цаг дууссан. A young horse is called. За морины одоо үр төлийг юу гэж нэрлэдэг вэ? Залуу морийг гэж бас орчуулж болно. За та нар нийтээс animal name гэх юм бол эднээс бүгдээрээ гараад ирэндээ. За pawn гэдэг нь бугын зулцгыг одоо үр төлийг хэлдэг. Kid гэдэг нь ямаа, ишиг гэсэн үг, ямааны үр төлөв буюу ишиг. Cup гэхээр баавгай, үнэг, бар, арслан болон бусд зэрлэг махчин амьтдын үр төлийг хэлдэг байгаа. За lamb гэдэг нь хураг, хоньны үр төл. Fowl гэдэг нь унаг гэсэн үг ээ. За 19-ыг харцгаая. За машин нэг байрлуулдаг байшингийн хэсгийг garage гинэ. За эндээс мэдгүй байвал garage гэдэг нь гараж гэсэн үг. Patio гэхээр за эндээс хараалаа. Байшингийн одоо урд байдаг. Эсвэл хажууд нь байдаг байшинтай ойрхон байдаг юм цемдлсэн талбайтай, тийм гоёмсог талбайтай, тэгээд дээвэргүй, тэгээд цагаагаар сайхан бахаар наарлаад, сайхан амраад юм мэдэж уухгүй хэмжлэн зүйлсийг хийдэг талбай гэлнэ. За C garden гэдэг нь цэцэрлэг гэсэн үг. Гэхдээ цэцэгтэй урмалтай яг хэсгийг нийлж байгаа байшингийн. За shade гэхээр сүдвэрч, concrete гэхээр бетон, vehicle гэхээр машин гэсэн үг ээ. За 20-ыг харцгаая. Name the means of a transport, the front part of which is a cockpit. За тэгэхээр тээврийн хэрэгслийн нэрлээрээ тэгээд уртлын хэсгэнд нь cockpit байдгаа гэж байна. За cockpit гэж юу гэсэн үг вэ гэх юм бол за зөв барилт эхлээд бүгдээрээ гаргая. За цаг дуслаа. За энэ дэлгүүр үг гэсэн үг. За би хариултан зөвөө. Aircraft буюу онгоц гэсэн үг. За cockpit гэдэг нь онгоцны нисгэгчийн өрөөг хэлдэг байгаа. Тэгэхээр мэдээж онгоц гэсэн үг болж байна. За craven гэхээр гэрж чиргүүл гэсэн үг. За энэ шиг харагдана гэсэн үг. За 21-ийг харцгаая. За дэлгүүр үг нь computer or smartphone to commit crimes. За гэмт хэрэг хийхэд тулд компьютер болон эсвэл ухаалаг утсаар ашигладаг үнийг cyber criminal буюу цахим гэмт хэрэгтэн гинэ. За эндээс өгнүүдийн та бүхэн харж болно шүү хүмүүсээ. За kidnapper гэдэг нь барьцаалагч, fraudster, луурчин, vandal бусдын өмчийг эвдэж мухаалгадаг хүн. За энэ зурган дээр байгаа шиг mugger дэрэмчин, cyber criminal гэхээр цахим гэмт хэрэгтэн, commit crime гэхээр гэмт хэрэг үйлдэх гэсэн үг. За энэ залгах юм олон тооны S-тэй байсан бол илүү дөрмийн зөв болох байсан байх шүү хүмүүсээ. За 22 as soon as Lydia and I met we knew we were going to get well. За phrasal verb-ийн дүрэн байна. За get on well гэж байдаг. Нийлээд сайхан харилцаатай байх гэсэн үг ээ. За 23 it was sunny and hot гэж байна. За дахиад явуулъя. Арай хурдан дарчлаа. За дэлгүүр үг нь sun and hot гэсэн үг. A bit of heat wave гэж байна. За heat wave гэдэг нь удаан хугацаагаар халахыг хэлдэг. Тэгэхээр баг зэрэг удаан хугацаагаар халаад эхлэх юм бол халуун нартай байсан гин. Тэгэхээр энэ хоёр нь синоним буюу ижил утгатай байх нэ.
За 24-ыг харцгаая. It's so easy to get around. The public transport is excellent. It's cheap and гэж. За өгүүлбэрийг орчуулах юм бол за бүгдээр эхлээд хариуг нь харжээ. За 24-ийн би ярилцгаа. За өгүүлбэрийг орчуулах юм бол за энд гадуур явах маш амархан. За нийтийн тээвэр маш сайн. За хямдхан тэгээд энэ үгэнд дутуу байна гэсэн. За тэгэхээр эндээс зөв хариулт нь efficient буюу үр дүнтэй гэж байна. За 25 they won 2-0. За зөв хариултыг харцгаая. Окей. За зөв хариулт нь И явах нэ. За 2-0 гэдэг 1-2 гэдэг нь 2 тэгэр хожих гэсэн утгатай. Хожсон гэсэн. За энэ тэмцээний үр дүнг ярьж байна. Result of the football match гэж байна. Окей. За бүгдээрээ vocabulary буюу шинэ үг хэсгийн 2 дугаар даалгаврыг үздэцгээе. Use the verbs in the box to complete the story. За хаалтан дах үгийг ашиглаад одоо болсон явдлыг гүйцээгээрэй гэж байна. 5 даалгавар тус бүр 2 оноо 15 онооны даалгавар байна. За хэрэглэх төвшний 5 даалгавар байгаа. Нийт 6 даалгаврын 5 авах нэ гэсэн. За 26 дахь даалгавар. За энэ нийл ягаанаар бичигдсэн байгаа үйлбэрийг гүйцэнэ гэсэн бүгдээр. За дэлгүүрг нь об байх нь байна. За цаг явахгүй байгаа учраас та бүхэн яг бичлэг эхлэнгүүт нь шууд зогсоогоод үйлбэрээ харчаад харангуудаа бичлэг эхлэнгүүт нь зогсоогоод зөв хариултаа олцоод бичлэгээ үргэлжлүүлэх зүгээр шүү. За окей, энэ хариулт нь зөв. Suspect of гэдэг нь сэжиглэх гэсэн үг ээ. За өгүүлбэрийг орчуулах юм. Be involved гэдэг нь за дараач үгний хэлээд үгүй. Оролцох, arrest баривчлах, local care тухайн газрын гэсэн үг. За a few months ago Ron was arrested by the police who suspected him of being involved in a robbery at a local post office. За хэдэн сарын өмнө Ron-ыг цагдаа нар баримтжсан. Цагдаа баримтжсан. За тэр нь яасан гэхээр тэрнийг тухайн газрын шуудангийн газрыг дээрэмтсэн хэрэгт оролцсон гэдэг үндслээр одоо сэжилж баривчилсан гэж байна. За 27 гарцгаая. За энэ өгүүлбэрийг бүгдээр олох гээд байгаа. Окей. За зөв хариултыг харууллаа. За дахиад энэ дээр op гэдгийн төлхөр үг шүү юмсаа. За convict op гэж байдаг. Энэ яллах гэсэн үг ээ. Шүүхтэр яллахыг convict op гэдгээ. За одоо өгүүлбэр орчуулах юм бол he had been convicted previously of petty crime. За but never anything serious. За түүнийг өмнө жижиг хэрэг хийсээрээ шүүхтэр ялж байсан бол хизээч юм том хэрэг дээр орооцолдож байгаагүй гэсэн утгатай байна. Petty crime гэхээр жиг гэмт хэрэг, serious гэхээр ноцтой гэсэн үг шүү. За 28-ыг харцгаая. За хариуг нь гаргалаа. The police гэдэг байна гэсэн үг. За энэний question гэж байна. За мэдүүлэг авсан гэсэн. Тэг асуусан гэсэн үг байна. The police questioned him for several hours. За цагдаа нар түүнийг нилээдэн цагаар мэдүүлэг авсан. Цагдаа түүнээс нилээдэн цаг мэдүүлэг авсан бөгөөд finally гэд одоо 29-т нь явж байна гэсэн. Charged him with robbery. Тэгээд эцэст нь түүнийг гэмт хэрэг дээрэм хийсээргээр ялсан гэж байна. Одоо олж тогтоогод ялсан гэсэн үг байна шүү дээ. За 30-ыг харцгаая. За зөв хариулт нь би авах нэ гэсэн үг. За та бүхэн яг зогсоож байгаад бичлэгийн хариуг хараа, дасгалын хариуг хараарай хүмүүсээ. За appear in court гэдэг нь шүүхтэр очих гэсэн үг. Case хэрэг. Get a letter гэхээр захиа авах гэсэн үг ээ. За үргэлжлүүлээд орчуулах юм бол a few weeks later he got a letter saying
that he had to appear in court the following month what his case would be гэд байна гэсэн үг. За тэгэхээр энэ heard. За тэгэхээр хэдэн 7 хоногийн дараа тэр захиа авсан. За тэрний юу гэхээр шүүхтэр очиж дараагийн сард та шүүхтэр очиж хэрэгээ сонсох ёстой шүү гэдэг захиа авсан байна. За одоо бүгдээр шинэ үгийнхаа 3 дахь даалгавар буюу choose the best answer гэдэг даалгаврыг үзцгээе. 3 даалгавар тус бүр 3 оноо, нэг 9 онооны даалгавар байна. За үгийн сангийн задлан шинжлэх даалгаврыг харцгаая. За phrasal verb-ийн даалгавар байна. Окей. Цаг дуслаа. За энийг тайлбарлаж өгье эхлээд. За дараах өгүүлбэрүүдээс аль нь take off гэдэг үг нь утга нь ямар нэгэн зүйлийн гадаргаас юмыг авах гэсэн утгатай байна вэ гэж байна. За тэгэхээр энэний би хариултан зөв. Би хоёр ерөнхийдөө ойролцоойсэн. Гэтэ би хариултан зөв байсан шүү. За одоо энийг тайлбарлаж өгнөсөө. Би гэдэг нь additional coating буюу additional layer буюу одоо гадуур нь бүхсэн байгаа зүйлийг авна гэсэн утгатай учраас зөв гэсэн. За энэ болохоор тухайн зүйлийнхаа нэг хэсэг нь байсан. Skin гэдэг нь арьс гэдэг нь одоо дахианы арьс гэдэг чинь мэдээж тухайн дахианыхаа нэг хэсэг нь учраас нэмэлтээр одоо бүрсэн зүйл биш ээ. Ийм учраас би энэ зөв шүү хүмүүсээ. За 33 2-ыг харцгаая. За окей 32-ийн ярил зөв. I think he has the flu because you don't usually throw за ингээд зөв арилд нь up when you have a cold. За миний бодлоор тэр томууд туссан баха. Яг тэгвэл чи ханиадтай байвал бөөлждөггүй шүү дээ гэсэн утгатай байна. За эндээс та бүхэн утгыг хараад авч болно. За throw back гэдэг нь буцааж идэх, throw out гэдэг нь хаях буюу англиар discard гэдэг. Throw on хальт мод өмсөх, throw up хаях. За throw up гэхээр бөөлжих буюу англиар бас өөрөөр vomit гэдгээ. Have the flu гэдэг нь томоо, have a cold гэдэг нь ханиад гэсэн үг ээ. За томоо ханиад хоёроо ялгадаггүй бол томоо гэдэг нь хоолоо өндөрлөж өвдөх, халуурах, толгоо өвдөх, булчин зангирч өвдөх, хамар битүүрэх, ханиалгах гэсэн шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд ханиад гэдэг нь нус гоожих, хамар битүүрэх, ханиалгах гэсэн шинж тэмдгүүд илэрдгээрээ ялгаатай шүү. Өөрөөр хэлбэл илүү хүндэрсэн хэлбэр нь томоо ах нэ гэж ойлгож байна гэсэн. За 33-ыг харцгаая. Choose the best verb that fits in the gap. Хоосон зайд хамгийн зөв таарах өгүүлбэрийг үгийг олоорой гэж байна. За 33-ын биеийн зөв. За fill up гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тийм одоо энерги ирч хүчтэй одоо эрүүл мэндийн хувьд болохоор байна гэсэн утгатай гэсэн. За тэгэхээр орчуулах юм бол I'm sorry to cancel. За намайг энэ уулзалтаа одоо нэг цуцлсан дуучлаарай гэж байна. Надаа одоо өнөөдөр бүжиглэх тийм хэмжээний ирч хүч алгаа гэсэн утгатай байна. Okay. Good luck on your exam. За бүгдэнд нь анхаарал хандуулсан явдал баярлалаа. Та бүхэн илүү ихийг үзэх юм бол манай пэйжийг дагаарай. Бас миний бичлэгүүдийг шеэрлээрэй хүмүүсээ. Манай пэйжийн бичлэгүүдийг шеэрлээрэй. Бүгдэнд нь анхаарал хандуулсан явдал баярлалаа.